Энэ хүнийг Тамура Хироши гэдэг. Японы Ивата мужид тариачны жижиг тосгонд 1928 онд төрсөн. Дайны хүндхэн цаг үед төрсөн хүүхдүүдийн нэг. Аав ах хоёр нь ажил хийхээр одсон тул ээж, бэрэгч, ахынхаа хүүтэд цуг аж төрж байлаа. Тамура уулнаас өвстүүж ишээр нь шүүр хийж худалдан ээждээ нэмэр болно. Өмүүлж дэггүтгэт нь ээж нь өвгөнд орохгүй бол Моко ирж авандаа гэж загнана. Моко гэдээ байгаа нь Монгол гэсэн үг л дээ. Хүү өссөөр 14 нас хүрэхэд дэлхийд дайны галд үргэлжсэн 1942 он гарч байлаа. Улс орн чинь дайтаж байхад та нар гэртээ үлдэж болохгүй. Манч хятадд очиж эзэн хааны зэрэгтэй тусалцгаа. Тариа ногоо ургуулж ар гэртээ ч нэмэр болцгоо гэж багш нар байнга ухуулдаг байв. Японы уламжлалаар айлын том хүүхэд гал голомтоо сахиж бусд нь өөр өөрсдийн зам мөрийг хайн олох ёстой. Би ч туслах зэрэгт илсэх хүсэлд гаргаж аавынхаа хувийн тамгыг нууцаар авч дараад бүрт хүлсэн юм. Тэд мужаасаа 333 мортохт нь хөгжимтэй, цэцэгтэй, баярын үгстэй үджээ. Анх удаа галт тэргээр аялахын хүртэл бөөн баяр хөөр. Харин эхчүүд, эмэгтэйчүүд юунд усан нүдэлцгээснийг хүүхдүүд сайн ойлгосонгүй. Өсвөр насны хөвгүүдээс бүрдсэн туслах цэргийн анги Манжуурын Харби хотын орчмонд 1942 оны 5 дугаар сард ирж байрлалаа. Тариа ногоо ургуулж гидс цадгалан амьдрах хүсэл нь хий хоосон зүйл боллоо. Цэргийн сувилагч холбоочны дадлага сургууль хийсээр 3 жил өнгөрөв. 1945 оны 8 дугаар сарын 15-ны шөнө Тамура үгэнд орохгүй бол монголчууд ирж авандаа гэж хэлээд инэвхийлэн хөлсөн арчих ээжийг нь зүйдлэн удаж байлаа. Томчуудын анги Оросуудтай байлдахаараа умар зүг рүү явж бид байр байрандаа үлдээд байсан юм. Оросууд гинтхэн л дайраад ирсэн. Биднийг чармаа шалдлаад нарийн нэгт хянаж шалгалаа. Тэд их тогшин хэрцгий. Давай гэж шашгираад бууныхаа бүхсээр цохин том гудалтай хөлөөрөө өшөглөж дэвсэн. Олдсны өдрүүд ингэж илээ хэлсэн. Давай. Тэд Манжуураас Владивосток тэгээд Тэсхэм хүйтэн Сибирийг явган нүцгэн туулж ачааны галт тэргээр зөөвөрлөгдөж. Замдаа осгож, өлсөж хорогдсоор байлаа. Зам дээр үлдсэн нөхдөө босгох тэнхэл үлдээгүй. Сибирт хасах 50 хин хүрч байсан байх. Япон цэргийн өвлийн хувцас ямар ч нэмэргүй. Үүргэвчний ёроолд үлдсэн цагаан будааны боовны үрдэс тэс хөлдөө. Нутгийн маань хүүхэд хажууд суугаа чигээрээ нас барсныг мартдаггүй юм. Ойлий гисэн ч нүднээс нулимс гарах чадал үлдээгүй юм шиг санагдаж байлаа. Ингэж явсаар манан татсан хүүтэн уулын ингэрт торох нэгэн эзгүй байшинд ирлээ. Модыг нь хуулж түлээд 2 хонож байтал биднийг цааш зөөх ачааны машинууд айхалж уухсаар хурч ирж билээ. Улаан 5 хошуутай дүрмт хувцастайч Аз царай зүстэй цэрэг мансан үл мэдих нэгэн улсын хил дээр ирлээ. Хэн нэг нь эн чинь Монгол байна шүү дээ гэж хэлэх дуулдав. Мөнөх Моко хэмэх монголчуудын орон. Зөвлөлтийнхэн Каунтуны армийн 600 мянга орчим цэрэг офицер олзлон авсны 20 мянгаыг нь Сталин барилга аж ахуйн ашиглаа гэж Монголд өгөхөөр шийджээ. Үүнээс 12381 олзлогдогчийг 1945 оны 11 дугаар сараас эхлэн 6 удаагийн цуваагаар бүгд найрамдах Монгол ард улсад туун авчирсны сүүлчийн хэсэгт Тамура Хироши багтаж байна. Бидний 600 орчим хүнийг нэг том нөхөн герт оруулсан юм. Хүүтэн нөх 2 хоногийн дараа гэхэд олон хүний амьсгаанд бүлээсэн гисэж билээ. Идэж уух юу ч үгүй өлбөрч байлаа. Гэнэтхэн л бүгдээрээ хүнчлээ аваад гарч иргэж тушаалаа. Хээрийн галтогоонд хоньны дотор мах хайсан будаатай шөл хідэн цаг буцалгаад
хүн бүрт нэг аяхыг өглөө. Монгол хонины эзэс үнэхээр амттай. Тэр сайхан амт одоо хүртэл үе үе амтагдах шиг болдох юм да. Бид хоолндоо цас нэмж ариун болгоод ганц нэг тааралдах дотор өөх махнаас аманда удаан зажилж аяга толиотл долооцоож билээ. Өнөөдөр танаа цагаан сар учраас та нарт махта хоол өгч байна гэж Монгол дарга хэлсэн. Олзныхны хэрэглэх хүнс хувцас хийх ажил орон байрны хэм хэмжээг тогтоо мөрдүүлж байсан ч малын түүхийд хямдхан нийлүүлж ганцхан зөвлөлттэй худалдаа хийдэг дайны дараах монголчууд өөрсдөө наад захын хэрэглээний хомсдолтой аж төрж байв. Огтор нэхийдэл эсхий гутал тавьж олгож байсан ч байр сав цөөхөн хоол хүнс хомс байжээ. Япончуудын дунд цусан суулга, тураалд орох, бөөсөнд баригдах, сүрье зэрэг өвчин дэлгэрч байлаа. Монголчууд ширхэг тамхи, ааруул хурууд сэмхэн өгөх, харуулсан ч үзээгүй мэт дүрээсгэх, жанчид зодохгүй зэргээр Оросуудаас тэсөөр байсныг Япончууд гэрчлэн хэлдэг билээ. Монголд олзонд байсан Япончууд хожим нь хоёр улсын хооронд харилцаа тогтоох, дайны төлбөр өгөх талаар санаачлаг гаргаж байсан. Хатуу цагт хүний ёсоо умартаагүй өвөг дээдсийн сайн үл, сайн үр болон үлдсэн билээ. Өдөрт ганц удаа усан шүлтөө өглөө оройд нэмгэн зүсэм талах өгдөг байсан юм. Заримдаа усан шөлөө ч өгөхгүй, нэг биш хоноо. Өсөж даархын дээр гидс гүйлгсээр удаж хөлөө даахгүй сүлдсэн. Гидсэн өвдсөөр нас барах нь цөөн биш байсан юм. Олзны 12,000 гаруй цэрэг офицероос 1613 хүн Монголд ясаан тавьсан юм. Тэдний чандрыг нутагт нь буцааж самураан ёс уламжлалын дагуу сүнс нь эх орондоо үрд амьдрал нь тайвшрах хүртэл бүхэл бүтэн 160 өнгөрөх болно. 1946 оны хавар би Борнуурт ногоо тарих ажилд хуваарлагдлаа. Тэр үед өхөр чулуутын аж ахуй гэж нэрлэж байсан санагдана. Тариа ногоонд дадлахта 50 хүн сонгох ажлыг хариуцж байсан олзны офицерт би хэрвээ намайг авч явахгүй бол чамайг алаад дараа нь амиа хорлно шүү гэж орилж байсан юм. Ингэж байж л би очив. Тариа ногоотой газарт идэх юм олдох нь арай илүү байх гэж бодсон хэрэг л дээ. Японы олзных нь нарийн мэргэшсэн ажилчид тэр үеийн Монголд нэн ховор, инженер, токарчин, жолооч, мужаан, барилгачид, тариачид байлаа. Тэднийг 13 лагерт хуваарлан олзны хэрэглэх газар байгуулан харуулын цэргээр харгалзуулан суулгажээ. Тоосго, мод бэлтгэх, оёх шидэх, барилга барих, ногоо тарих, машин засварлах зэрэг ажилд Япончуудыг дайчилсан байна. Японы олзлогдогсод төрийн ордон, гадаад хэргийн яам, Монгол Улсын их сургууль, Дөөрийн театр, Элдв Бочрын нэрэмжит кино театр зэрэг олон гаруй барилга байшин босголдсон билээ. Бидний ирээдүй бидний сонголтоос шалтгаална. Монфреш компани сүнс сэтгэл гэгэн үлсийн аян эхэллээ. Хэрэглэгч таны худалдан авсан сүнс шилжилтнээс 50 төгрөг архитектийн эсрэг үйлсд зарцуулагдах болно. Арх биш, сүүн үргэж амьдарцгаая. Монфреш. Намар болж тарсан ногоо ургалаа. Байцаа зөөж байхдаа навчнаасан сэм хуулж авч идэн. Нэг өдөр байцааныхаас сэм халааслаж байтал азгүйтэж Монгол дарга олоод харчихлаа. Чи нааша хүрээд ир гэж зандрахт нь ингээд бүх зүйл дууслаа гэж бодсон. Намайг урдаа оруулаад туугаад явсан. Ташаанда буута түрээндээ хутахта дарга байсан юм. Монгол бол коммунист улс. Ширхэг өмч сүйдэг бол хатуу ял цээртэй. Монгол хүндээч маш хатуу хуйлтай гэж Япон офицерууд анхааруулж байсан нь Тамурагийн чихэнд хадна. Өвдөг сөхөрч нүдэ айнаад өөхөхтэй бэлдсэн. Өлсөх дарахын зовлонг ингээд нэг мөр дуусгаж өөхөх нь хялбар санагдаж байсан ч өглөө бүхэн армандахыг харж зогсдог ээжтэйгээ уулзах чадахгүй болсондоо харамсаж байлаа. Би 17 настай байсан. Буу дуугарсангүй. Сөхөрн суусан Тамурагийн мөрөн дээрээс зөөлхөн угзарлаа. Монгол даргын бахим ширүүн гар огт биш. Ухаан санаа орж гарan босч эргээ тартал өндөр нуруутай, өдөн цагаан малгайтай, 20 гаруй насны залуухан монгол эмэгтэй инэв хилэн зогсож байлаа. Өврөөсөө гамбир гаргаад ид гэж гар сунгалаа.
Хэл авалцахгүй ч хэлээ. Халаасан дэх байцааг минь гарган хайж идвэл хортоо гэж хэлээд байх шиг санагдсан. Нулимс минь асгарсан. Там дотроос бурхантай таарах нь энэ үдэл гэж бодсон доо. Харь оронд өлсөж ядарсан хүүд бурхан мутраа дэлгэн ирэх шиг уулцсан тэр бүсгүй Монгол даргын ихнэр нь аж. Хүүг жаахныг өвөртлөх гэхэд идчихэд яваа гэж тохилоо. Сүхэ ламаа хоёртой Тамуура анх ингэж учирсан юм. Тэд Тамуураг Тамаараа гэж орос эмэгтэй нэр шиг дуудана. Харин Тамуура ламаагийн нэрийг хэлж чадахгүй Тамаагвай гэнэ. Монголын анхны нисгэгчдийн нэг Сүхэ нь Маршал Жобелсонгийн зурагч Бөмбөр театрт найруулагч зэрэг сонин содон алба хашиж явсан дэгжин цэвэрхэн ир байж. Харин эхнэр ламсурн нь ятгах шанс сайхан тоглодог уран сайханч. Хожим ардын жүжигчин болсон Жамсаранч ваксныг ажил амьдралын замд хөдөлж өгсөн буянтай. Энэ хоёр хүн хизээж хаанч Тамуурад тусалснаа хэлж ярьж байсангүй. Хүүхэд хооллол үзэж бодож явсан байх. Харин Тамуурад бол бурхны хишиг мэд амийг нь аварсан инэрл ажээ. Тэр тусч сайхан сэтгэлтэй. Үртээ болж амжаагүй эхнэр нөхөр хоёрт би намхан нуруутай насаарч хамгийн бага нь байсан болохоор хүүхэд шиг нь санагдсан байх. Надад туслах нь тэдэнд өөрсдөнд нь аюултай байсан. Монгол хүн олзны зэрэг туслах, хоол унд өгөх, гэр орондоо аваачих юм бол бас л хатуу ял цээрлэлтэй гэж дарга нар бидэнд хэлж байсан юм. Тэр өдрөөс хойш Тамуураагаар ажил хийлгэх нэрээр гэртээ авчирч нууцхан хооллож эм танч өгдөг болж. Сүхэ ламаа хоёр гэрээсэн хол олзны лагерт харуулаар ажилдаг монголчуудад зориулсан шавар байшинд түр амьдарч байлаа. Монгол хос буу шагаалтсан дайсандаа бүүхэл хадаг дэлгэсэн зочиндооч тэр бүр барьдаггүй буузаар хүүг дайлдаг байж. Япон хөвгөн хацраан түнтийдэлж ихэж амтархан эдхийг эхнэр нөхөр хоёр харах дуртай. Тамуураач буузанд салахгүй дуртай байжээ. Заримдаа Сүхэгва, Ламаагва ногооны талбай дээр хурч ирээд намайг дуудана. Энэ бол хэл. Харин үүнийг нүд гэдэг. Тэр тэнд хонь бэлчиж гих зэргээр монгол хэл заана. Өврөөсөө бууз, гамбар гаргаж ид эндээ идчихэд яв гэж хэлнэ. Харин Сүхэгва бараг дуугарахгүй. Миний ард зогсдогсон. Одоо ботход харуулын цэрэг олзныхны нүднээс намайг халахалж хоол өгснөө нууж байгаа нь тэр байж л дээ. Нэг өрөө биднийг тариан талбайгаас байрлууга бусаж явтал Ламаагва хөтөлгөө морьтой ирж надад нэгийг нь унуулад явлаа. Энэ явдал олзны цэрэг дунд дэг журам сахиулдаг ахлах офицерын харлагыг төрүүлсэн юм. Монголчуудад хов зөөдөг туршуул байна гэж хэлээд намайг зодлоо. Чи тэр Монгол айлаасаа тамхи, талах, шүдэнц, ёотон, арх авчир гэж тушаадаг юм байна. Би дэлгүүр орж байгаа биш, хаанаас олох вүлээ дээ. Сүхэгва, Ламаагва хоёрт хэлсэн болоо тэд байснаа өхөл хүмүүс. Гэвч би тэр хүмүүсээс нэмж юм нэхээгүй. Тэгээд офицер намайг жанжиж, зодох, дотор хувцсаа, хөлөө угаалгах гих мэтээр гутааж, хоолгүй өнжөх зэргээр олон удаа шийтгсэндээ. Тамуура өнгө зүс орж ирсэн хэн бүхэн ил болж Сүхэгийг хооллож ундалж эмнэж асраад байгаа тухай яриа монголчуудын дунд гарлаа. Тамуураагаа хожим олж мэдснээр Сүхэ олзны Японд хэд найрсаг хандсан гэж байцаалтанд хүртэл дуудагдж байсан байна. 1937 оны хэлмэгдлийн их шуурга намдаж эхэлсэн ч Самура туслах нь гэмт хэрэг байлаа. Их хэлмэгдүүллийн үндсэн зохиол нь Японы тагнуулгих 3 бүлэг хэрэг байсан юм. Үзэл суртал хатуу хяналтын цаг дор хүн чанараа гээгээгүй нэгэн баримт. Чингис хаан хожим залрах энэ талбайд ажиллаж байсан Япон зэрэгт талх өгсөн харгалзагч 10 жилийн ял авсан тохиолдолч бүртгэгдэжээ. Дайсан бол амархан, хүн байх хэцүү. Ингээд 1947 оны намар бид буцах боллоо. Ачааны машины тэгшин дээр гарч хаад би тэдний гэр байдаг зүг рүү хараад горь додол байлаа. Гэтэл Сүхэгва, Ламаагва хоёулаа алаг морьтой давхиад ирсэн юм. Бидэнтэй харилцахдаа огт инээдэггүй албаны төрхтөө Сүхэгва Тамаараа чи буугаад ир гэж цогтой хөгжилтөд дуудаж билээ. Бие сайн бодож бай. Заавал гэрте хараарай. Чи ээжтэйгээ уулзнаа гэж хэлээд Сүхэгва инээсэн юм. Монголоор ойр зөр ойлгодог болж байсан. Тэгээд ч би тэгж хэлж байна гэж мэдэрсэн хэрэг шүү дээ. Та нар миний амийг аварсан гэж баярлснаа сайн ч хэлж чадаагүй дээ харамсдаг юм.
Дайсанда ээж аав шиг нь л хандаж хайрлаж тусалсан шүү дээ. Тамурагва ээжтэйгээ эссэн минь дуулзаж ихнэр авч хүүтэй болж их нутагта сайхан амьдарсан. Тэдний үеийнхэн үнс нурман дотроос өнөөгийн Японыг сэргэн босгосон билээ. Тамура Хироши-сан геологч болж насныхаа ихэнхийг уулгаад өөр улсын нутагт эрэл хайгуулд явсаар өнгөрүүлсэн юм. Хаана хизээч явсан өлсөж өлбөрч байхад нь хооллож ундалж хүүшгэн хайрлаж чадсан Сүхэгва Ламагав хоёрын аж тусыг мартаагүй. Гэртээ харих замд олон хүн амиа алдсан юм. Харин надад Сүхэгван хэлсэн үг хүч нэмсэн. Намайг амьд мэнд эргэн ирэхэд ээж минь цочирцсондоо нэг ч үг дуугарч чадахгүй 2 хонож билээ. Сүхэ Ламагва хоёртойгоо хизээ нэгэн цагт учин золгож хэлж чадаагүй баярлалаа гэдэг үгэ хэлгсэн гэж 50 жил хүссэн. Тэгээд 1990 онд Монгол ардчилсан улс болсны дараагаас эхлэн сураг ажиг тавьж эхэлсэн юм. Монгол жуучлалаар очингоо адилхан царай зүстэй хүнтэй таарчих болов уу гэж гордоод явсан. Сураг гарахгүй л байлаа. Сүхэ Лама хоёр их тал нутгийнхаа хаа нэгтээ уусан шингэсэн мэт сураг ажиггүй хэдэн жил өнгөрлөө. Орос Монголд олзонд байсан ахмадуудын ээлжилт нэгэн уулзалт 1998 онд болоход Мариакад суралцдаг Эрдэнэчим хэмээх эмэгтэй оролцсонд Тамурагва олзуурхан олон жилийн хүслэн ярьжээ. Эрдэнэчимг түүхч доктор Ав Максарж автаа энэ тухай захидал бичин өгүүлж Япон хөгшний нэгэн насны хүслийг биелүүлэхэд туслахыг хүссэн байна. Максарж Авга архивт олон цагаар сууж Борнуурд удаадараа очсон ч эрлийн үзүүрдэх хэрэг нь олдохгүй л байлаа. Харин огт санаандгүй тохиолоор Борнуурын нэгэн айлд байгаа хуучин зургийн сургийг гаргаж Тамурагваач Монгол руу хөлгийн жолоо залжээ. Тэр хуучин зургнаас би эхлээд Ламагваг таньсан. Дугуй цагаан малгайтай өндөр нуруулаг Ламагва намайг харж байх шиг санагдаж билээ. 17-тоо гэрлүүгээ бутсан би 71 хүрчихсэн. 52 жилийн дараа харж байгаа зураг шүү дээ. Сүхэ Ламагва хоёр маань олон жилийн өмнө үгүй болсон байсан. Ганц хүн болдонч машины ослоор аль эрт нас барсан байлаа. Харин тэр хоёр ачтай хүнийхээ ганц бэртэн ач гуч жич нартаа нь уулзах хувь тохиолыг хагас 100 жил гууж мөргсөний эцэст Бурхан надад хайрлсан юм шүү дээ. Энэ бол бидний ирээдүй. Бидний сонголтоос шалтгаална. Монфиш компани сүн сэтгэл гэгэн үсийн аян эхэллээ. Хэрэглэгч таны худалдан авсан сүн шигэл тутмаас 50 төгрөг архитектийн эсрэг үйлсд зарцуулагдах болно. Архи биш сүн үргэж амьдарцгаая. сайн байна уу? Сайхан шинж. Сайхан шинж. Оо сайхан шинж. Онд минь тарган тавтаа руу ээж. За. Амархан сайн байна уу? Сайхан шинж. Нахи сайхан шинж. Амархан сайн байна уу? Энэ хагас чи юу штэ 1999 оны хавар ахгүй юу? 5 сард ангийнхаа хүүхдийн манай ангийн тэр ачгүй айгу сахилахгүй байхгүй. Тэгээ нөгөө сахилахгүй хүүхд нь бүр хичээл 1-2 хоног таслаад бол хичээл хийдэг байхгүй. Тэгээ эмээ үүд нь очиж ховлох гээд эмээ үүдгээд тэгэл орсон чинь харин хідэн өгчүүл даалуу өнгөчүүл нь даалуу тоглолцсон сууж исэн. Тэгээ эмээдэн тоогоо нэрчихсэн. Өө яста гой сууж байна. Хөгшнө би чи ер нь хаанхын хүүхдүү вэ гэдэг яриа гараал. Яг хөгч өдөөний хөгчүүл чинь гэдэг юм чинь. Тийм. Тэгсэн чи хөгшнө. Ягаа нөгөө ламсрын ихчийн дагуулад яваад охин чи одоо манай эндхийн бэр болоод ирсэн шүү дээ. Ягаа нөгөө сүхэ ахын ламсрын ихчл ахгүй. Тэдний нөгөө хүү ганц болдоо чинь охин нь шүү дээ. Чи тийм үү ямар сони юм бэ гэл. Тэгээ юу сонирн байдгийг яасан гэж хүүшээ юм чинь намайг нөгөө засаг дарга дуудаад нэг хүн сургалаад өгөөч гэдсэн чинь иргэний үзүүр нь энд байж хат чинь би чи 2-3 жил хэл сураг тавиад байгаа. Тэгээ одоо нөгөө ламсруугаа чи өнгөрцөн болохоор одоо эдний хүүхдүүдийг хаанаас олох вэ гэл. Максарж байгаа чинь тэгээ сумын засаг дарга руу холбоо явж ирэх байгаа маа. Маадны дараагаар чинь өвөө ирсэн шүү дээ. Тэгээ ирэнгүүтээ за хөгшний чинь ээжийн аав нь чинь залуугийн зураг байна уу гэд. Тэгээ нэг альбом гаргаад зураг гаргаад өгсөн чинь
үзүүлээд өгсөн чинь л мөн байна гэж гиснээр нэг Японтой цуг гэснээр шууд нөгөө авдар дээр нөгөө зургийг тавиад тэгэл мөнгөтэй мөргөөл ерөөсөө уйлал мөргөөл одоо ясээр мөн байна тамаа мөн байна тамаа шүкэ мөн байна гэд анх тэгж олж ирсэн шүү дээ. Өвөөтэй болсон гэж. Тэгээд манайх чинь нэг өвөөтэй болоод Япон өвөөтэй болоод тэсэж ингэсэн байхгүй юу. За зүг бид нар гэрт байжсэн чинь хажаа чинь нэг $100 барьцсан. Япон өвөө өглөө гэсэн $100 барьцсан. Үу цаан чинь нэг кино шиг юм болоод байна. Нэг өвгөн ирээд учиргүй нөгөө өвөө эмээгээ хоёрын чинь зургийг барьж ингэж мөргөж сөхөрч уйлж явлаа. Тэгээ одоо зүгээр энд нь бэлэг авч өгье гэдэг. Тэгээд одоо буцах гэж байна гэдэг үү те? Тий, тэгээд хагасаа дээр буцсан гэдэг. Бид тэр нөгөө мөнгнөөс нь мөнгө аяг аваад сүгэ ламаагийн үр ачнараас гэж бичүүлээ. Тэгээд онгоцны бодлоор яваад татсан чинь олдггүй. Олон ийм Япон өгнүүдийн тул орсон. Нөгөө өгнөө тарихаа байж. Тэгэл Япон өгөө болчлаа гэж би чинь Япон өгөөж сурч эхлэв. Нөгөө өвөө ирэхэд чинь манай захирал чинь орчуулагч хийж өгч явдаг. Тэгээд холбож яг тэгээд 2002 онд нэлээ сургууль төгсөж хараад өвөө чинь тэр болтол дандаа жил болгоо ирдэг. Тэгээд танилцсан байжсэн чинь харин сургууль төгсөж жил манай захирал чинь компани байгууллаа. Би тэгээд Япон хэлтэй хүмүүс авч байгаа чи явах уу гэд. Тэгээд би орчихсон. Тэгээд ер нь ингээл өвөө эмээ хоёр чинь Япон өвөг таньдаг болоод Япон өвөг олж өгсөн манай захирлын аав нагаад захирлын байгуулж байгаа компанид би ажиллаад Сүхбаатар Ламсарангуй хоёрын аж охин Солонго Япон өвөөтэй болсноор Япон хэл соёлыг сонирхох болжээ. Өвөө эмээгийнх нь өрөвч хүнлэг үйл өнөөдөр үр хойчтод тусч байна. Тамуурагван хагас 100 жилийн эрс сурлыг аавтайгаан хоёул бүтээж өгсөн Эрдэнэжим захирлын компанид Солонго ажиллаж байна. Яг ер нь бол манай хадам аав ээж идэр чинь их нөхөрсөг хүнд тусч ер нь тиймэрхүү хүн байсан л да. Yan нэлийн оройт гэж хүүхдтэй болсон. Тэгэл тэр хооронд чинь айлын хүүхдүүдийг одоо зарим айлын хүүхдүүд чинь манай аав ээж хоёр чинь нөгөө гэртээ байлгаад өсгөөл одоо тусал дэмждэг айлын нэг одоо ядарсан айлын хүүхдүүдийг тусад нь гаргадаг. Тэгээ сүлд нь өөртөө хүүхдтэй болсон. Тэгээ тийм зан чанар нь л манай одоо өвгдээцэд бол байсан байгаа байхгүй юу. Одоо аав ээжийн минь одоо тэр одоо өвгөө хүмүүс сайхан сэтгэлийн үр шимийг одоо бид нар л одоо үр хүүхдүүд нь одоо үр хүүхдүүдийнх нь хүүхдүүд одоо үр шимийг хүртэл явж байгаа байхгүй юу. Манай хүүхдүүд ч өвөөгүй аавгүй тэр усуудч одоо гинт өвөөтэй болоод Япон өвөөтэй бүр тэгээ улсууч бүр их гайхдаг шүү дээ. Манайх юу яхаараа танах ч одоо юм Япон үгэнтэй холбогдчихд юм бэ? Юу яасаггүй энэ ч гэсэн нэр үлгэр ламх шиг юм байхгүй юу? Ерөөсөө яхаагүй яг нэр үлгэр өөртөө нэг нь Монгол хэл мэдэхгүй. Тэгээд тэр чинь дахиад цагаагаар тэгээд дахиад цагаагаар их сайн ойлгуулсан байгаа юм тий. Тэгээ энийг идэж болохгүй ингээ гидсэн юм болно эдэргээ зааж өгчээсэн гэж нэг байцаа идэхлээ зэрэг. Тэгээд байсан. Тэгээд гид чи юм болно болохгүй эдэргээ зааж өгсөн. Тэгээ нөгөө тэгээд энийг гэсэн нутагт чинь хариулна гэдгийг ойлгуулсан байгаа. Тэгэхгүй тулд өвхөж болохгүй тийм муу юм мэдэж болохгүй эдэргээ их сайн ойлгуулсан байгаа. Тэрийг бас өвөө бас ойлгоод ерөөсөө нутагтаа буцна гэсэн юм итгэлийг л тэр өвөө эмээ хоёроос их авцсан. Бидний мэдхгүй тийм насны тийм юмнуудыг манай Япон өвөө бидэд ярьж өгöd байгаа байхгүй. Манай өвөө эмээ хоёрыг Япон өвөө ч тэгжсэн, аав ч тэгжсэн, эмээ ч тэгжсэн гэх. Тэр нь аяга гоё. Тэр чинь бид нар өөрөөсөө бидэд ээж аав илэрч ерөөсөө хэлээгүй шүү. Тийм Япон өвөө тусчээсэн байжсэн гэх. Ер нь манайхан чинь хамгийн гоё тусдаа ярьдгүй шүү дээ. За амьд байсан бол бүр илүү байгаас. Хамгийн одоо эмээ өвөөгийнхөө бүр одоо нас ороод айгүй одоо 20 эдэн жил болсны дараа эмээ өвөг юм тусалж ийсэн аав өвдөрчихсөн тий. Тэгээ бид нар чинь бараг 30 гачаад ингээ явж байгаа хэрэг. Эмээ өвөгийн маань тус хүнд тусалж ийсэн тус тэр хүнийг хайрлаж ийсэн хүн ясаар үзэж ийсэн тэр зүйлийн тухай одоо хин нэгэн одоо хинч мэдхгүй тийм түүхийг 50-60 жил дотроо хадгалчаад тэрийг одоо арчил энэ төр сэргэж байгаа тэр сайхан цагийг хүлээж тэрийг ярихын тулд тэрийг хүлээхийн тулд тэр хүний үр удмыг олохынсан гэж те ингэж бодож байгаа тэр хүний тамуураа өвөгийн бас айгуу зэрлэн айгуу ах байгаа
Тэгээ мартахгүй байна гэж 50 жилийн дараа буцаж 54 жилийн дараа буцаж 54 жилийн дараа 54 жилийн дараа уухгүй хайсан байгаа байхгүй. бодоо л гэдэг тий. Олсон нь болохоор бүр бас тий одоо 14 жил бас ингээд өвөө хөлтөнд хамт бас өвөөшгөн ингээл тий бид нарын өвөөшгөн. Зүгээр тухайд одоо өвөө эмээ хоёроос зүгээр нөгөө хүн тусалдаг зангараад тэр хүн тэр зүгээр байдаг юм гэж бодчихсан. Тэр тусан болохоор Япон өвөд бол бүр айгүй их юм байна. Өөрийнхөө өвөө эмээг хараагүй сайн хараагаа мөртлөө Тэр хүнээс л мэдж авч байгаа. Өвөөс бараг өвөө эмээгийнхээ тухай мэдэж авах юм шүү дээ. Өвөө эмээгээс манай илүү бас азтай л авахгүй манай Япон өвч өөр од байна арчцыг нь үзэн бас азтай. Тэгэхээр зам бол ирээд салхинд гараад явна тэр Монгол хоол идэв. Өвөөг ирэхээр манай гэр бүлийн зугаалга аягаа шүү дээ. Тэгээ өвөөдөө хэлсэн шүү гэл. Нөгөө шарлын олцоод тий. Тэгээ бид нөгөө өвөөг оршуулахад нь энд байгаа хүмүүс нэг ч яваагүй. Тэгээд өвөө Япон өвөө гарч ирэл бид нар чинь нөгөө өвөө минь хаана байгаагүй лээ. Тэгэл хайгаал. Тэгээд өвөөг авахаас ялдаг болсон. Өвөөдөө бид нар бас хамт очиж байгаа шүү дээ. Бас л их өвөө гэдэг нь өвөө чинь аюу тий. Ийм зэгсэл ингээл салгалаад өөрөхгүй ингээд биеийн салгалаад яагаад чичгээл өнөөдөр тэгээ нөгөө пираныг авч байгаа тий. Өвөө чинь нөгөө манай өвөө эмээ хоёр л их пираныг өгдөг. Тэгээ тухайн үед байсан боо цагаан пираныг байсан өнгө пираныг байсан юм шиг. Тэгээ тэрийг бүр айгуу өөрөө идэх гэж байгаа юм шиг захиад хань бүр хайж хамгийн зөвлөхний навидсан чинь харин нөгөө манай өвөөгийн газар дээр нь тавиад тэгэл мөргөж сунаж ойлаа. Тамура Хирошига монгол хүн тааруул туслах дуртай. Тэдний нэг нь Мориакад их сургуульд төгссөн Баттуул. Мэргэжлийн сумогийн далдах их авраг Харма Фужи Бямбад оржийн эхнэр. Тийм ч учраас өндөр настай Япон өвөө их аврагын нэжгэр хормонд ирж оролцсноо жирийн Ахмад хүн тохиолсон их хувь заяа гэж боддог. Бидний ирээдүй бидний сонголтоос шалтгаална. Монфреш компани сүн сэтгэл гэгэн үсийн аян эхэллээ. Хэрэглэгч таны худалдан авсан сүү ширхэг тутмаас 50 төгрөг архитектийн эсрэг үйлсд зарцуулагдах болно. Архи биш сүү үргэж амьдарцгаая. Монфреш. Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Хүрэл Баатар, энэ нэвтрүүлгийн гол баатар Тамура Хирошигаан олон жилийн анд нөхөр. Бидэнд анх энэ түүхийг хэлж өгсөн хүн. Я, 元気な姿拝見して嬉しい。元気ですね。どうもありがとう。 Асрамжийн газарт байгаа хөгшин намайг Монголын элчин сайд зорж ирдэг нь надад анд нөхрийн чин сэтгэл хүний ёсоор ханддаг нь Монгол улс надтай уулзаж байна гэсэн үг хэмээн Тамурага талархан ярина. Асрамжийн газрын ахмадууд Тамура Хирошигааг Монгол өвгөөн гэж нэрлэнэ. Монгол дээлтэй, эсхий шаахатай, жанжин малгайтай Мориако хотын Монгол өвөөгийн өрөө энэ байна. Амьдралын сонин агшин, эгзэг тохиолбор монголчуудтай хамт өнгөрсөн. Наритагийн онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд ухаан алдан унахт нь тэр олон дотроос монгол хүн анхлан таарч тусламж дуудсан. Мориако хотод амьдардаг Мөнхбат гэдэг залуу Тамурагааг хүүшиг насарч тойлно. Мөнхбатын эхнэр Мишелийг бэрээ гэж Монголын бяцхан иргэн манлайг ач хүүгээ гэж бодно. Монголын элчин сайдыг яваатад ирснийг тохиолдуулан Тамурагаан танилуд мод тарихаас өгсүүлээд Монголд тусалдаг хүмүүс. Мөнхбатын ажилдаг компани захирал нарын санаачилгаар Мориако дахь Монголын анд нөхдийн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан юм. Би хойд насандаа Монгол хүн болж төрхийг хүснэ. Сүхэ ламаа нар шиг Монгол айлд Монголын тал нутагт хүн болж төрөх хүслийг минь Бурхан баг сонссон гэдэгт итгэж байна. Тамура Хирошига яг ингэж хэлээд бидний ярилцлага дууссан юм. Энэ ярилцлагаас хойш 2 сарын дараа 87 настай Тамура Хирошига Монгол залуу Мөнхбатраар асруулсаар Мориакогийн эмнэлэгт хальж утсан юм. Монголын Япон өвөө, Японы Монгол өвөө, Монгол хүн болж төрхөөр явсан нь тэр болов.